Илтгэр гисэн сонгуулийн үйл явц өнөөдрөөс ширүүсгэнэ. Сонгуулийн хууль ёс үйлдэлтэй холбоотойгоор Монгол Ардын нам ээлжид хэвлэлийн багварлыг өнөөдөр зарлалаа. Өчигдөр ардчилсан намаас улсын хурлын сонгуульд нэр дэвшүүлж инх болдог шүү Монгол Ардын нам хууль зөрчиж гадаад байгаа монголчуудын 80% нь Монгол Ардын нам саналаа өглөө гэсэн мэдээлэл тараасан учраас сонгуулийн ерөнхий оронд энэ асуудлаар Ардын намыг өгсөн гэсэн бол Монгол Ардын нам ардчилсан намыг эргүүлэн хоронд өгчээ. За үүнээс гадна хууль зөрчиж байгаа хоёр асуудлыг тэд дэлгэрлээ. ТV төлөөлөөр ардчилсан намын улсын хурлын гишүүн сонгуулийн хороонохон гишүүн инх болд. За News AM-ийн сайт дээр бас энэ өглөө анхны мэдээ бол ардчилсан намын гадаад сонгогчдод гадаад санал өгж байгаа монголчууд ардчилсан нам саналаа өглөө 80% өгдөг гэсэн мэдээнүүд гарч ирлээ. Энэ асуудлуудаар нь бид нар бол сонгуулийн ерөнхий ороонд хууль номын дагуу шалгаж үзээчээ. Гадаадд байгаа монголчуудын санал өгөх явцыг бид нар 28-ны өдөр битүүмжлсэн саналын хуцыг нээж тоолсны дараа дүн гарна гэж бодож байгаа. Өнөөдрийн үндэсний шуудан сонин дээр гаргасан нэрсэн жагсаалтыг бид таа. Дууны мэдээ зам дээр гарсан нэрсэн жагсаалтыг таагүй харуулж байна. Энд бол ардчилсан намын жагсаалтад дэвшиж байгаа 28 хүний жагсаалтанд Арднаас өмбөрлийн гончиг дөржийг 12 байсныг 9-д оруулсан байна гэж бичсэн байна. За энэний өмнөх энэ бол өнөөдрийн сонин. За энэний өмнө ардчилсан намын үйлдвэр хийгийн хурал хуралдаад үндэсний зөвлөлт хорооны хурал хуралдаад хэвлэлийн анхны мэдээ гарсан сониг би бас ярьж байна. Энэ бол 5 сарын 26-ны бям гарагийн өдрийн сонин байна. Энэ дээр гончиг дөрж гишүү ардчилсан намын жагсаалтын 12-д бичигдсэн байна. Нэгэснэ 12 байсан хүн өнөөдрийн сонинд гарахтаа 9 болж орж ирж. Юу хэлж яана гэхээр ер нь ардчилсан намын хэд хэдэн дэвшигчдийн наашаа шашаа хөдөлгөөн орсон байна. 28-нд орсон хүмүүс. Энэ нь бол тухайн намын асуудал мэт боловч тухайн нам хинээгээ хэдэж чагсаах нь бол тухайн намын эрх мэдлийн асуудал. Гэхдээ сонгуулийн хуулийн 26-гийн 10-аар бол эрх үхээ байгууллага нэр дэвшигчдийг зарласнаас хойш ямар нэгэн өөрчлөлт зарласнаас хойш ямар нэгэн өөрчлөлт хийж болохгүй гэсэн санал хураалт дуустал ямар нэгэн өөрчлөлт хийж болохгүй гэсэн сонгуулийн хуулийн 26-гийн 5-ыг ирсэн 10-ыг ирсэн байна гэж бид үзэж байгаа. За 3-т бид бүхэн энэ бүртгэлийн иргэдийн бүртгэлийн асуудал бол сүүлийн өдрүүдэд анхаарал ихэхэн татж байна. Монгол Ардын намд сонгуулийн туршлагаа эхэлсэн эхний өдөр хан үйлдвэргээс манай намын нийт иргэдийн зөвлөлтийн хурлын дэвшиж байгаа даваас өрн бүртгэл хийх гэж улсын бүртгэлийн газраас давлгаа авахд 4 амбултай айл 7 амбултай болж анх гарч ирсэн. Эндээс эхлүүлээд Монгол Ардын намын нарийн бичгийн дараа скватер дараагаар ахлуулсан ажлын хэсэг томдод ингэ ажиллаж байгаа. Ардчилсан намынхны хилээд байгаа 80% саналыг урдчилсан судалгаагаар ийм дүгнэлт гаргасан гэж мэдээлсэн тухай Ардын намынхан хэлж байна. Харин эдгийнхний угшилтай иргэний бүртгүүлийн ерхий газрын амарснаа дараагийн цэргүүдийг хуулийн дагуу ажил гэж даалгавар өгч байгаа юм гэсэн. Ер нь хөдөө орнууд сонгогчийн бүртгэлийн зөрчил ихээр гарч байгаа талаар мэдээлэлтэй. Энэний шударга сонгуулийн салхийг нэг л өнөктүүлж өгөхгүй байгаамаа. Ямар ч байсан Ардын намынхан ялагдсан нь лөөвөр хийсэн гэж новшохгүй байх ёстойг энд сануулсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 9-р тарихт ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Содын үнэн Баян зүрх дүүрэгт хүч үзэх намын нөхөдтэйгөө олон улсын худалдааны төвд худалдаа эрхлэгчтэй өнөөдөр уулзалт хийжээ. Нийслэлийн хамгийн том тооцогдох хүнс барааны төвлөрсөн загварлах нарантуул худалдааны төвд хуваарь худалдаа эрхлэгчид ирсэн нэр дэвшигчдэд хандан ажлын нөхцөл хүнд гэдгийг хэлээд задгаа захыг битүүлж дэлхийн стандарт нийцэн зах болгож өгөхийг хүсч байсан юм а. Баян зүрх дүүргийн хувьд гэр хороол ихтэй тэр хэрээрээ шилжин суурьшигчдийн урсгал ихээр төвлөрдөг том дүүргийн нэг. Өнөөдрийн байдлаар алслагдсан эсгүүдэд нь гэрэл цахилгааны асуудал яригцаар байгаа. Тиймээс ардчилсан намаас энэ дүүрэгт баян зүрхчүүдийн төлөө ажиллаж хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд хүчин зүтгэж чадах хүн гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх эрчим хүчний бодлогын зөвлөх Содын үнэн гэлгээжээ. Тэдний төлөөлөлж чадах хүн гэдгийг сонгогч гэсэн хүлээн зөвшөөрч сэтгэл хангалуун байгаа гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм а. Тэгэхээр нарантуул захын маань энэ борлуулагч буюу одоо энэ худалдаа намаа хийж байгаа хүмүүсийн маань нөхцөл байдал нэлээд хүнд байгаа гэдэг нь харагдаж байна. Энд бол одоо 1 м газарт бол 27 мянган төгрөгийн татвар төлөөд ингээд үйл ажиллагаа явуулж идэв юм байна. Тэгэхдээ нөхдүүдийн одоо ажиллаж байгаа нөхцөл бол маш хүнд гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр бид одоо энэ өнөөдөр ажиллаж байгаагийн хувьд бол энэ нөхцөл байдлаа сайтар танилцаад цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бодлого боловсруулалтын зорилготой байж байна. Тэгэхээр манай нийслэлийн ардчилсан намаас 6 зүйлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж та бүхэндээ танилцуулж байгаа. Энэний гол одоо нэг асуудал нь бол одоо ажилтаа орлоготой Монгол хүн буюу одоо Баян Монгол гэсэн тийм бүлэг байж байна. Тэгэхээр бид одоо энэ ажилтаа орлоготой Монгол хүн гэсэн энэ бүлэг хөтөлбөртэй бол энэ
Монголын маань иргэдийнхээ нийт ажил ордог одоо энэ ажилгүйдлийг шийдэх энэ талын асуудлуудыг бүгдийг багтаасан гэдэг том зар хүрээлэлт байгаа. Алсна минутагийн нийслэлийн парламентд иргэдтэй газрыг нөхцөлөхийн төлөө том зорилго тавьж оролцож байгаа. Иргэд газар амтлаад амны орон сууцтай болсон цагт хэдэн үеэр амьдрах бололцоотой болно. Ийм боломжийг иргэдэд олгосноор нийслэлийн иргэд хашаандаа дулааны шугамд холбогдсон амны орон сууцтай болж хот ч мөн хөгжлийн зүг тэмүүлэх эхлэл болно гэдгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дугаар тарихт нэр дэвшигч цодын үнэн хэлж байсан юм а. Түүнийг бодоод нэр дэвшигчдийг нь өнөөдөр Нарантул худалдааны төвд ажиллах үеэр иргэд сонгогчдод дэмжихээ илэрхийлж байлаа. Сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор нийслэл хотод өнгөрөхөд 4 жилд нэг удаа застдаг гэж хэлж болно. Энэ ажлууд яагаад заавал сонгуулийн жилд гарч ирдэг талаар манай сурвалжлалын бэлтгэгчнэр хүргье. Улсын баяр наадам цагаан сараас илүүтэйгээр ард иргэдийг баярлуулдаг зүйлийн нэг яа харахгүй сонгуул болоод байна. Хүүхэд хөгшөдгүй л цаг-цагаар нэг цаданд сонгуулийн жилднийг баярлна гэдэг шиг юм болдог. Сонгуул боллоо бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн хэсэг хугацаанд ч олон буурлаа. Хэврэгчилсэн хідэн тоглоомын талбай цементэн замтай болно. Мөн хуучирсан хідэн Оросын байрнуудаа өнгөлөг болгох нэрэлээр хятадын хуурамчуудаг нялсан болоо сонгуул өнгөртөл бороо бити ороосоо гэж залбираа сундаа. Сонгуул өнгөрлөө бүхэн мэргэд хэвэндээ орондоо. Яг л алтан загсны үлгэр шиг. Гэхдээ явахтай хийхгүй худлаа ярьж сууснаас нүглийнүүдийг гурлаар хураад чамаагүй жоохон юм хийж байгааг нь иргэд үнэлж байна. Сонгуул болоогүй үед одоо тийм өөрчлөлтүүдийг бол хийж болно. Яг сонгуул болохоор ингээд зарим нэгэн газруудаар аягүй өөрчлөлтүүд явагддаг. Тэгээд энэ алдраар сонгуулийн зүгээр нэг сонгуул их цаа шавуулах гэж байна. Яг уу хийж байгаа юм баг гэж хамаалж болохгүй те. Огт юм хийхгүй гэж бас болно шүү дээ. Зүгээр хоосон амаар сурчлаад байж бас болно шүү. Тэгтэл бас тийм хийхгүй ингээд хичээ багч юм хийгээд ингэж байгаа юм бид нар бас зөөр тусгаж авах хэрэгтэй. Тэгэхээр миний бодлоор бол бас л сонгуул болохоор байж байгаа сонгуулиар хийдэг нь ямар учиртай юм. Энийг би бас ойлгохгүй. Ягаад урд нь хийж л байх хэрэгтэй. Хийгээд явагч л байх хэрэгтэй. Тэр энийг бас ер нь сонгуулиар нь яхан очроо одоо авах гэсэн ийм л дүр зураг байдсан болов уу гэж ингэж бодох юм да. Бас ч сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй 80 саяар сонгуул хийгээд 800 саяыг олох гэж байгаа хүмүүсээ харин гарч чадахгүйнүүд нь хэрэггүй хүүхдийн тоглоомын талбай заслаа яах гэж хүмүүст мөнгө тарааваа гэдэл өөрийгөө зүрхэд хавь ариухныгаа хадарч гарандаа гэхдээ эн чинь бичлэгийг сонгуулийн хуулиас хойш яа их үү дээ. Одоо зөвхөн та бүхэнд өнөөдөр орсон зарим үйл явдлыг товчоор